Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэд ундны усаа 100 гаруй км-с төмөр замаар тээвэрлэн авчиж өндөр үнэтэй хэрэгэлдэг. Мөн төмөр замаар тээвэрлсэн ус нь хүн амд хүрэлцэхгүй байгаа асуудал гарч байгаа юм. Энэ нь тус сумын хүн ам нэгдэж байгаатай холбоотой. Тиймээс Дорноговь аймаг нь ус бол амьдрал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж ундны усны асуудлаа шийдэхээр төрөөс тусламж хүсэж байгаамаа. Засгийн газраас тодорхой хуваар дэмжиж байгаач энэ хангалтгүй бөгөөд ундны уснаас хомслоос гарахад 2-3 жил болох юм байна. Тэр ботал ундны усаа тээвэрлэж авахд хүндрэлтэй учраас ийхүү хөтөлбөр боловсруулж тусламж хүсэж байгаа маа. Тэд хөрөнгө оруулагчдыг өөрсдийн аймгийн давуу тал болох байгалийн баялаг мөн үйлдвэрлэл явуулах онцлог зэрэгээр татах гэж чуулгуул зохиож байна. Бидний гол дурж ирсэн зүйл бол ус, амьдрал, бүтээн байгуулалт гэсэн чиглэлд явж байна. Түрүү бас би тодорхой зүйл хэлсэн. Ялангуяа ус болоод ус түүний дагсан бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой зүйл дээр хөрөнгө оруулагчдыг татъя гэж. Тэгээ хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид нар Эрдэнэ сумын давуу тал, тэнд байж байгаа байгалийн нөөц баялаг, мөн одоо тэр нутаг усны одоо онцлог талын асуудлыг хэлээд хэрэггүй ярьж байгаамаа. Одоо ундных усны хэрэгцээг бид зөвхөн төмөр замаар сард одоо 6 цэцээр ус, одоо 12 цэцээр усаар энэ асуудлыг шийдэж байна. Тийм учраас зөвөрийн усаар асуудал шийднэ гэдэг ойлголт бол үндсэндээ байхгүй. Жилийнх тусам хүмүүсийн одоо суурьшилт нэмэгдэж байна. Хүмүүсийн одоо үйлчлэгээ нэмэгдэж байна. Уснаас гадуур одоо хэрэглэе гэж байхгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхин төлөө бид өнөөдөр ингэж явах ёстой гэж. Энэ бол засаг даргын болоод нутгийн удирдлагын хийх ёстой ажил. Өнгөрсөн жил Монгол Улсын засгийн газрын зарим сайдууд одоо манай нутагт хүрч очиж бидний ажил байдалтай танилцсан байгаа. Тэрний хүчинд одоо эхний ээлжийн одоо хөрөнгө оруулалт юм гэдэг суулгаж байна. Гэхдээ бидний одоо 130 сая төгрөг бол мэдээч хэрэг одоо 933 хажууд бол бага байна. Тэгэхээр одоо ингэж энэ хэмжээгээр ярьдаг юм бол 2-3 жил ярих болно. Тийм учраас Монголын төмөр зам, хилийн тэргийн ерөнхий газар, хууль зүйн яам, дотоод тэргийн яам ийм газрууд тавьж маш богино хугацаанд хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдъя. Хамтарч ажиллаач гэсэн ийм хүсэл тавиад одоо 13-нд бид уулзаж ярилцах гэж байна. Дорноговь аймгийн Эрдэнэ сумд 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж 2500 иргэдэд ундны усны хэрэгцээгээр хангах боломжтой болох юм байна. Хэрэв тэдний төсөл хэрэгжиж чадвал шинээр үйлдвэрлэл бий болох, дид бүтц хөгжиж хамгийн гол нь усаа тээвэрлэн авах хэрэгцээгүй болж байгаамаа. Энэ үчнэн Монгол орны зарим аймаг сумд ундны усны нөөцгүй болж бусад аймагаас сумдаас тээврээр авч байна. Цаашлаад нэг сумдоор тогтохгүй Монгол улс ч усаа гадны орноос авахыг үгүйсэхгүй юм. Энэ асуудал дээр төрөөс анхаарал авахыг сануулсан үйл явдал болж байна.